За өдрийн минь. Би өнөөдөр анхлан сонирхогчдод Bybit биржийн трейд ботын тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. За юу гэсэн үг гэвэл манай анхлан сонирхогчдод арилжаа хийх сонирхолтой боловч одоо жоох ингээд нөгөө юу яагаад гэдэг хэцүү гэсэн үг тийм анхлан сонирхож байгаа хүмүүс дөнгөж ингээл бирж рүү бүртгүүлэл оронгууд л ерөөсөө би дандаа тэгж хэлчихсэн. Тэгээ энд нэг юм уулаа ногоо юмнууд тэгэл энэ баахан тоо дэшегээ тоошоо болсон ингээд нэг өсөндөө арилжаа хийхэд аюу хэцүү байдаг. Тэгэхээр би юг зөвлөх гэж байна вэ гэвэл анх эхлээд та нар трейд бот дээр юугаа арилжааны одоо юг харж сонирхож трейд бот тавьж үзэх хэрэгтэй. Тэгэхээр трейд ботын сайн тал, муу тал тэднийг бид өнөөдөр танад маш их дэлгэрэнгүй хэлээд өгөөд. За яагаад та Bybit-ийн трейд ботыг хэлээд өгөөд байгаа юм бэ гэвэл Binance-ийн трейд бот, Bybit-ийн трейд бот хоёрыг ингээ харьцуулаад үзэхтэн зэрэг анхлан сонирхож байгаа хүмүүст Bybit-ийн арай дизайн нь хялбархан байдаг. Одоо арай хялбар хүн ингээд шууд айгу сайн олоод харахад айгу гоё дизайн сайтай гэсэн. Binance-ийг яг адилхан юм шиг мөртлөө жоохон хүндөвтөр дизайнтэй гэмээр юм уу да тэгээ анхлан сонирхогчд ойлгоход айгу хэцүү харагдаад байна лээ. За тэгвэл трейд бот гэж ерөөсөө юу юм бэ гэвэл би түрүүнийг одоо бичлэг хийжсэн юм ээ. Гэхдээ би өнөөдөр бүр ингээд нарийн хэлээд өгөөд. Трейд бот гэж юу юм бэ гэвэл миний өмнөөс хиймэл оюун ухаан эсвэл миний өмнөөс одоо хүмүүсийн стратегийг түрүүнд нь хэрэгжилж ийсэн стратегийг би хуулж авч арилжаанд оролцсон гэсэн үг. Нэгэсэндээ би өөрөө биш, нэгэсэндээ хуулна гэсэн үг байна шүү дээ, тийм. Гэхдээ тэндээс зөндөө олон юм бид нэр сурч мэдэж авдаг. За трейд бот нь одоо хаана вэ гэвэл энэ tools гэдэг дээр дараад трейд бот гэдэг нэж. За трейдинг бот гэсэн. За ингээд дарангууд энд 1 2 3 4 5 ийм хувилбар байгаа. Тэгэхээр би анхлан дөнгөж орж ирж байгаа хүмүүст эхний 3-ыг ерөөсөө зөвлөгөө өгч чадахгүй. Ягаад гэвэл энэ фьючерс арилжаа. Фьючерс арилжаа дөнгөж орж ирж байгаа хүмүүст хэцүү. Тэр ч тэгэл бараг 10 жилийн туршлагатай болж чи фьючерс арилжаанд оролцсон. Одоо нэлээд сайн анализ хийдэг байж, нэлээд сайн суралцж энд оролцсон. Тэрнээс биш манайхан ч одоо ерөөсөө дөнгөж ороод шууд фьючерс арилжаа юм уу? Тэр нөгөө нэг кофе гэдэг нэг байдаг чинь бас фьючерс арилжаанд ингээд ороо явчихдаг. Дөнгөж анх суралцж байгаа мөртлөө фьючерс арилжаанд ороод тэгээд яг ихний удаадаа нэг авдаг тал би өнөө худлаа сигнал сонсно. Дараа нь алддаг. Алдангуудаа улаарч эхэлдэг. Ийм юм гардаг шинэ хүмүүс. Тэгэхээр би ойлгохтон зэрэг эхлээд та нар спот гэр эдийг сонирхоод ядаж нэг ийм юм байд юм байна гэдгийг мэдэж авчаад нэлээд сайн суралцсныхаа дараа фьючерс руу оролцох хэрэгтэй. Тэгвэл хүн болгон форексийн аймаг чинь хүн болгон фьючерс арилжаа хийдэг хүн болно гэж байдгүй ерөөсөө. За одоо тэгээд спот гэр эдгээ дараа. За энд хамгийн энэ ихнийх дээр нь хиймэл оюун ухаан. Энэ болохоор би өөрөө тааруулах юм хоёр байна. За энд одоо энэ Solana USDT гэдэг дээр энэ жижигхэн суман дээр дарангууд энд бидний ямар coin дээр би бот тавих вэ гэдэг сонголт гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол би ямар coin дээр Solana USDT юу эсвэл өөр coin USDT юу гэдгийг сонгох юм. Энээс өмнө та Bybit биржийн бирж руугаа USDT-г оруулсан байх нь шүү дээ. USDT шин бэлэн байж гин гэсэн үг. За одоо сонголтын дээр маш их анхаар. За ямар юм дээр анхаарах вэ гэвэл ямар coin-ы хослол дээр би бот тавих вэ гэдэг. Тэгэхээр энд одоо би энийг сайн анхааралтай сайн сонсож байгаа. Бот тавихад хэрвээ миний тавьсан хослолын coin өсөж байгаа тохиолдолд үнэ нь өсөж байгаа тохиолдолд би ашигтай ажиллана. Энд чинь бол нэг хэсэндээ арилжаа хийнэ гэдэг чинь хямдхан coin аваад үнэтэй үед зарнаа л гэсэн үг. Яг л тэр чинь л энэ. Гэхдээ coin-ы үн өсөж байгаа үед би USDT маань миний оруулсан одоо $100 юм уу $50 маань өснө гэсэн үг. Эсрэгээр
койны үн буурч байгаа тохиолдолд одоо дөнгөж би бод тавьчаа сууж исэн чи үнийн унаад явах нь шүү дээ. Дойшоо унаад явчих. Унаад явж байгаа тохиолдолд би ашиггүй ажиллана. Тийм биз дээ. Миний нөгөө авсан үннээс чи дойшоо унж байгаа учраас. Гэхдээ энэ одоо эрсдэл нь энэ бахан миний дөнгөж тавьчаад байж идэл койны үн дойшоо унаад явчих юм бол би ашиггүй ажиллана. Гэхдээ би тэр хостлолынхаа койныг хямд үнээр одоо өөрийнхөө оруулс $50-оор хямд үнээр худалдаж авч хоцорно гэсэн үг. Худалдаж авч хоцорчоод дараа нь хизээ нэгэн цагт тэр койны үнийг өсгөхөд зарна гэсэн. Тэгэхээр нэг талдаа үнийн өсөж байгаа үед би ашигтай ажиллах нь, нөгөө талдаа би үн унж байгаа үед койноо хямд авах нь. За тэгвэл одоо энэ дээр нөгөө койны чинь сонголт гарч ирнэ гэсэн. Жишээлбэл би биткойн юм уу, этериум ч юм уу, солоно ч юм уу ямар нэгэн тийм найдвартай харьцангуй найдвартай койныг авах юм бол би хичнээн би алдагдaltaйч байлаа гэсэн USDT-тэй алдлаач гэсэн хямдхан үнэтэй биткойныг худалдаж авч хоцрох нь шүү дээ. Тэгвэл нэгэн цагт би биткойныг тэр миний худалдаж авсан үннээс дээшигээ би зарна гэсэн. За эрсдэл нь хаана байна вэ гэвэл ямар нэгэн танихгүй койн дээр тавьсан байж болно би. Тийм одоо шуугж байгаа койн дээр. Ямар нэгэн танихгүй койн дээр тавьчаад байж идэл нөгөөт чинь бүр үнэн бүр алга болоод доошоо унаад тэгээд би одоо нэг тийм танихгүй хэрэггүй койнтой үлдчих нь шүү дээ. Хизээ нэмэгдэх нь мэддэхгүй хэрэггүй койнтой үлдчихдэг. Тэгэхээр шинэ хүмүүс бол койнохоо сонголтыг хийхдээ за яах вэ? Би үн унлаач гэсэн надад солоно гэдэг койн хямд үнэтэй худалдан авагдаад үлдсэн байна гэж бодох юм. Тэрнээс биш сандарч гүйж дөнгөж бод тавьчаад байж л үнэн унаад би хасах руу орчлоо боли гэд болчих юм бол би нэг өсөндөө одоо арилгачих юм бол би алдагдaltaй гарна гэсэн. Тэгсэн даруул за одоо өнгөрс нөгөөд чи унаа явцсан. Одоо миний тэр $50-той тэнцэх одоо нөгөө солоноогоо үлдээч хийгээл одоо хоцрох нь шүү дээ. Энэ нь бол эрсдэл баг. Гэхдээ түрүүчийн миний хэлсэн шиг танихгүй койн дээр болохтой зэрэг би өөрөөсөө USDT-гээ $50 алдаад дээр нь нэг огт танихгүй койн худалдаж авчаа сууж байгаа юм шүү дээ. Нөгөөх нь хизээч үсхийн бүр өсөхгүй алга болчих магадгүй. Тэгэхээр энэ дээр сонголтоо айгүй зөв хийх юм. За энэ нэг юм ба. Дараагийнх нь зүйл нь нөгөө энэ трейд ботыг дээр оруулж байгаа $50 ч юм бол нэг өсөндөө алдагдaltaй гаргаж авахгүй тулд энийгээр би явандаа л койн авна гэл энийгээ өөрийнхөө нөгөө үндсэн баланснасаа одоо хасч тооцох нь. Хас тооцно. Би эсвэл би USDT-гээ ахиулж авна, эсвэл би энэ USDT-гээрээ койн авна. Тэгэхээр би дараагийн нөгөө launch pool ч юм уу эсвэл өөрөнд энэ мөнгийг хийх боломжгүй гэсэн. Алдагдaltaй гарахгүй тулд. Тэгэхээр энэ дээр юу гэх нь эрсдэлээ энэ $50 би мөддөө хэрэглэхгүй, ашигтай бол сайн л ашиггүй бол би койн болгоход авчна гэсэн зорилготой трейд бот руу оролцсон. За энэ хамгийн гол анхаарах юм нь энэ. За тэгээд энэ доотлол дээр хүмүүсийн нөгөө нэг санал болгож байгаа стратегинууд ба. Одоо хүмүүс ингэж тавьсан байна шүү дээ, тийм үү? За хэдүүлээ энэ дээр эхлээд дараад үзье. Энэ хамгийн ихний Solana USDT. За Solana USDT-гээ тавингууд энд дээд талын доод талын ханш нь 157, доотлынх нь дээд талын ханш нь 264 байх. За тэгвэл би 35 гэрээц. За дараа нь энэ одоо энэ ашиг гаргах нь тэгээд жилийн ашиг нь жилийн хөшүүн чинь жилийн 84.05. Ингээд бичсэн ба. За би дараа нөгөө юун дээрээ дараа бүр сайн тайлбарлаж өгнө. За энэ болохтой зэрэг хиймэл оюун ухаан. Гэтэ хүмүүс хиймэл оюун ухаанаар нэг тавьдаг юм байл. Ер нь бол өөрөө ингээд тавьдаг. За яагаад өөрөө энийгээ би өөрөө тааруулах вэ гэвэл энд нэг юм байгаа. Одоо би хэрвээ энэ стратегиэр орох юм бол доод үн нь 155, дээд үн нь 264 гээд 35 гэрээц дээр ингээд тавих гэхээр минимум нь $768 хэрэгтэй. $768.82 цент хэрэгтэй. Энэ доотлол дээр ингээд бичсэн байна харж байгаа зү дээр энд.
Одоо жишээл миний балансанд дөнгөж $82 байна гэдэг чинь энэ тартаа минимум маань хүрэхгүй байх юм. Тэгэхээр би өөртөө байгаа долларындоо тааруулж энийг өөрөө сонгох нь шүү дээ. Хэрвээ надад нөгөө мөнгө нь байсан бол 700 хэд дээр л тавьчихна гэсэн үг. 700 хэдэн доллар дээр. За тэгвэл одоо жишээлбэл энэ грид гэдэг нь юу юм гэвэл нөгөө хөндлөн шугамнууд те энэ 155-ын доод үн 264-ийн зарах 155 USDT-ийн зарах доод үн 264 хүрэх дээд үний хооронд 35 ийм шугам байна гэсэн үг. За би энэ дээр харуулад. За энд харагдчихэв. Хараа энэ одоо доод үннээс энэ нэг юм хөндлөн зураас нь дидэх тий. Тэгээд зөвхөн энэ хоёрын хоорондох би хамгийн доод үнэ энэ дээр тавьсан бол дээд үн энд байна гэхэд энэ хоёрын хооронд байгаа энэ хөндлөн зурааснуудыг хийлээд байгаа грид гэдэг. Тэгэхээр хэрвээ мэдээж хэрэг энийхээ багасгаж ээж миний тавих нөгөө мөнгө маань яах нь шалтгаална гэсэн. За 20. Тэгэхээр 20 байсан ч гэсэн 20 байхтаа зэрэг 231 тий. Тэгэхээр чинь бүр багасна. Тэгвэл энэ дээр хитрхи багасахгүй тулд би энээс чинь шалтгаалаад нөгөө нэг ийм зураасны хооронд харилцааны үнэлгээ нь бас гарч ирдэг. Тэгэхээр энийг хэдүүлээ доош нь болгох нь. Одоо энэ үннүүдээ ингээд өөрийнхөө нөгөө байгаа баланснаас яалтч байхгүй яах нь. Тэрнээс шалтгаалаад за инхээр улам их мөнгө гардаг санагдаж байна. За 142 одоо өөрөө хэд байгаа үн нь 235 байна. За тэгвэл энийг одоо багасгадаг ч. За инхээр 202. За мөнгө маань. За тэгвэл ийм тохиолдолд арай жоохон хямдхан үнэтэй coin бага мөнгөтэй тохиолдолд тий арай жоохон хямдхан үнэтэй coin. Гэтэ бас нэг үнийг алга болчихгүй. За одоо юу гэдэг чи. Аламна за дооч чинь бас хөөх үнэтэй авах шин. Энэ бол харин яг болж чинь тий. За одоо энэ тохиолдолд Dogecoin-ыг би 0.14 центнээс 0.49 гэд ингээд тавихад грид нь 23 тэгээд миний мөнгө хүрэх нь те 51.79 гэд. За би энэ дээр нь яг $52 гэд ингээд тавих юм бол ингээд би энэ хооронд ингээд юугаа тавих нь те интервалных нь одоо түрүүний нөгөө юу нэг юу 0.01 ашигтай ажиллана гэсэн үг центний. За тэгээд одоо би нөгөө энэ дээр яг ингэхээс илүү байгаа дээр би та нарт тайлбарлаад хэлээд өгöd. За my box энэ дээр би сая нэгийг оруулсан байна. За одоо би энэ дээр ингээд жишээлбэл биткойны бут тавьсан байгаа да тийм үү. За ингээд тавангууд одоо хэдүүлээ энэ актив гэхээр нэг өдөр 17 цаг 13 минутын өмнө би оруулаад тавьсан байна. За одоо $150 миний анхны оруулсан мөнгө. Тэгээ энэ дээр болохтой зэрэг миний одоо хэрвээ би цуцлах юм бол $1.86 центний ашигтай байна. Тэгээд миний одоо оруулсан үн бол 66844-өөс 101,334-ийн хооронд би гридсэн 22 дээр тавьсан. За одоо хэдүүлээ ингээд юу яагаад үзээтэй. Нэгэд бүр ингээд нэгэд үзсэн. За одоо энэ дээр ингээд нөгөө саяын миний юу ч юм ба. Энэ нөгөө хөндлөн хоёр зураас нэг гэрээдүүдийн одоо үн юу гэж монголоор орчуулах юм бол ашиг нь тэгээ 90 цент. За энд болохтон зэрэг яг би одоо $1.8942-ийн центний ашигтай ажиллаж байгаа. Би хэрвээ одоо гаргаад ингээд устгах юм бол миний 150 дээр $1.88 нэмэгдэх нь. Ойлгосноо. За энэ жилийнх нь өндөр нь 457%.
жилийн одоо хүү гэж хэлэх юм уу те. За энд хүүн за энэ онц биш. За энд ингээд одоо би дараагийнх нь position гэдгийг харна. Энэ одоо миний оруулсан position гэдэг дээр одоо ингэн гэсэн үг. Нийтдээ миний хамгийн доод үн чинь 66830 те. Эннээс л одоо энэ хоёрын хооронд энэ бүх ногоон өнгөтэй байгаа нь миний худалдаж авах үн байна. 18 одоо гүйлгээ тавьсан байна гэсэн үг. Би худалдаж аавна гэв. А энэ 18-аасаа би 4 гүйлгээ одоо жишээл 93 492 59 дээр би худалдаж авах юм бол би энэ үнэн дээр зарна гэд ингээд тавьсан байна. Тэгэхээр чи минийх бол одоогийн юун дээр 4 зарах гүйлгээ ингээд нийтдээ 18 худалдаж авах гүйлгээ байна гэсэн. Хэрвээ би одоо нөгөө нэг биткойн өсөд байгаа тохиолдолд би бол ашигтай ажиллаж байгаа. Хэрвээ унаад байгаа тохиолдолд одоо ингээд намайг энэ байж идэл чи унаад хэлэх юм бол би энэ доошоо худалдаж авах нь шүү дээ. Энэ 66830 хүртэл худалдаж аавна гэсэн. Худалдаж аваад цаашаа яваад ийн гэсэн тийм үү? Тэгэхээр яг уу харьцангуйгаар эднэрийнхаа дундаж үнээр би хямдхан худалдаж аавна гэсэн. Бүр энэ 6680 30 хүрчих юм бол. За тэгжээтэл хэрвээ 66830-аас доошоо унаа явчих юм бол надад ерөөсө худалдаж авч өгөхгүй. Тэгэхээр би энэ дээр нөгөө өөрчлөлт хийн. Яаж өөрчлөлт хийхийг вэ? Одоо мэдээж энэ аюу хол тавьсан байгаа учраас 66830 хүртэл бас зайч байна, лайч байна тий. Гэвч юмыг айж мэдхгүй энээс доошоо орчих юм бол би чинь ингээд нөгөө бүр хямд авах боломжоо алдчих шүү дээ тий. Тийм болохоор дээд доод үнэ хүн өөрөө хянж явна гэсэн. Доод үн 66830 а дээд үн 101 334 хүртэл хянаад явж гин гэсэн. Хэрвээ би миний ингээд тавьчаа сууж итэл үн маань 101 334 болчих юм бол дээшээгээ би бүр илүү үнэтэй зарах боломжоо алдахгүй тулд энийхээ цуцлаад дахиж одоо яах нь вэ? Дахиж шинээр хийх юм байна. А хэрвээ энэс доошоо унчих юм бол би бас биткойнтойгоо үлдэж цуцлаад дахиад өөр USDT-гээр бүр тэрнээс доошоо худалдаж авах ийм бут тавих нь. Ойлгомжтой тайлбарлаж байгаа гэж бодож байна би. За тэгвэл энэ тохиолдолд энд одоо жишээлбэл би яагаад би Bybit-ийн ботыг дахиад энд та нарт энэ дээр зүгээр шүү гэж хэлж тайлбарж өгöd байгаа гэвэл босод биржүүд дээр ийм сонголт байдгүй. Жишээлбэл би одоо өнөөдөр энэ бото юу яа гэвэл те боллоо гэж бодох. Одоо энэс илүү би цаашаа явахгүй гэвэл $151 82 центээ одоо түрүүчийнхаа 150 дээр ингээд ашиг аваад би гарчин гэсэн. Бууд маань арилгагдчихна гэсэн. А зарим тохиолдолд гівгинтхийн би энд $150 тавьчих сууж исэн чинь надад $30 хэрэг бүр яалтчгүй гараад ах юм бол би талын тий одоо жишээлбэл 118-ийн USDT-гээр аваад 346 сатошигоор нь биткойн дахиад үлдсэн мөнгөө ингээд үлдээгээд авчиж болно гэсэн. Талыг аваад тал биткойн USDT-г аваад үлдсэн мөнгөө одоо жишээлбэл $50 аваад 100-аа үлдээчих болдог нэг тал бий. А энд болохоор би ерөөсөө нөгөө үн унтсан тохиолдолд яах нь тэр тухайн өдрийн ханшаар хэдэн биткойн байх нь тэрийг л би аваад хоцорно гэсэн. Өнөөдрийн ханшаар бол $150 маар нэг ийм л болох нь тийм. А хэрвээ бүр доошоогоо 66,000 хүрчих юм бол миний энэний чинь тоон нэмэгдэн штэ тий. Тэгвэл би койноро конфирм гэл гаргаад авчих. Ийм учиртай. Тэгэхээр энд одоо жишээлбэл бусад биржүүд дээр харж байхад ерөөсө ганцхан сонголт. Ерөөсө тэр өдөр алдагдaltaй юу ашигтай юу гэдгээрээ л нөгөө өөрчилчт юм байлаа. А Bybit дээр ийм хөөрхөн 3 сонголт хийж өгдөг. Тэгэхээр айгүй одоо юу гэх нь ашигтай байх нь шүү дээ. Үн өсөж байгаа үед би USDT-г гаргаад авчин, үн унтсан үед би биткойнаар гаргаад авчин. Мөнгөний хэрэг байвал би талын үлдээгээ талыг гаргаад авчин. За ингээд хийж конфирм дарчингууд угаасаа миний мөнгө чинь еврогоо яах нь буцаад л ороод ирэх нь. За дараагийнх нь өөрчилж болдог
Гэхдээ өөрчлөхөөр над миний хувьд бол айгүй ашиггүй юм шиг санагдсан. Яг тэгвэл би яг бүр 66,830-аас доошогоо унсан тохиолдолд л өөрчлөнө гэхээс биш. Надад бол би 1-2 удаа өөрчилж үзсэн чинь нэг их ашигтай болоогүй. Тэгсэнд орол харин зөвөр яг миний туршлагаар бол үн өссөн үед ерөөсөө одоо жишээлбэл миний энэ дээр 101,334 хүрчих юм бол би ерөөсөө шууд USDT-г нь бусааж авчаал дараа нь харин өөр бот өөр coin дээр тавьчих болно. Хэрвээ минийх доошогоо унчвал би coin-оор нь аваад хоцор чинь би хизээ нэгэн цагт 66,830-ыг авсныгаа дээш нь үнэтэй зарах боломжтой болчихж байгаа учраас. За нэг ийм юм байна. Одоо энэ дээр би нуршаал энэ да тий. За одоо жишээлбэл энэ дээр миний одоо энэ доод талын энэ 3 ширхэг болохоор одоо яг бэлдсэн байгаа гэсэн. Бэлдсэн одоо нэг гэсэндээ ашигтай ажилласан гэсэн. Дээшээгээ бол биелээгүй байгаа. Одоохондоо би яг нөгөө энэ төрүүчийн энийг бүтэн авч чадаагүй. Яагаад гэвэл нөгөө арилжаа бүрэн хийгдээгүй тийм үү. Тэр нь энэ дээр бичсэн байд юм аа. Хідэн одоо энэ дээр надад яг ашигтай ажилласан яг гүйлгээ хийгдээд дууссан 3 байна тийм үү. 3 нь одоо амжилттай. Эхнийхээс би 16 цент, дараагийнхаас 30 цент, дараагийнхаас 43.9 цент авчиж. Цаад юунууд гүйлгийн ордерууд нь бол одоохондоо биелээгүй байна гэсэн. За одоо ингээд би та нарт юу харуулах вэ гэвэл өөрийнхөө юг харуулаа тий. Төрүүчийн ямар би алдаа хийсэн бэ гэдгийг. За одоо энэ дээр миний төрүүчийн бот тавьсан одоо юунуудыг би та нарт харуулаад. Жишээлбэл би энд 8 өдрийн өмнө яах нь Ethereum тавьсан байгаа нь шүү дээ. Тэгээд би нэг $3.15 ашигтайгаар шууд гаргаад авцсан. Яг л миний нөгөө юунаас дээшигээ гараа явцсан. 3443-аас дээшигээ гарчлуу яалаа вэ? Мартчихэж. Тэгтээ ямар ч байсан би эндээс яах нь 83-ыг оруулаад энэ үлдсэн мөнгөө ашигтайгаа аваад гараа явцсан. За энд би айгүй аалдаа хийсэн. Энд нөгөө нэг миний битснээс доошоогоо унчингууд нь би яг түрүүний нөгөө миний хийснээр би өөрөө ингээд солилцсон байхгүй юу? Тэгвэл гаргаад нөгөө устгацсан байхгүй юу? Тэгсэн чинь би 55 центийн алдагдaltaй. Тэгэхээр ийм алдаа бол ерөөсөө хийж болохгүй миний шиг. Ягаад гэвэл чи бид нэр 47-г оруулсан бол эсвэл 47-оос дээш нь л болгож авна. Эсвэл хэрвээ би 47-оос алдах гад байвал яах нь зүгээр Dogecoin-аараа аваад цааш нь Dogecoin годалт хийчих нь шүү дээ. Миний түрүү чи хийлдэг. Тэгээ энэ дээр би айгүй алдаатай гаргасан. За бүр анх эхэлж байхдаа та нарт одоо тэргээд би жоохон харьцангуй туршлагатай болчиход ингээд ерөөсө дандаа би ашигтай үедээ гаргаж авсан байгаа тийм үү. Хамгийн анх туршлагагүй үедээ амар том алдаа хийснээр би танд харуулъя. $5 энэ ээж. Litecoin тавьчаад тэгээд $50 хийчихэд байж исэн чи Litecoin үүн доошоо бүр 68-аас доошоо гараад явчингууд нь сандрангуудаа би солилцсон байхгүй юу? Үгүй устгацсан. Тэгсэн чинь $5 би алдагдaltaй $45 буцааж авсан. Тэгэхээр чин би яаж тэгсэнд орвол эсвэл өрөөсөө оролдохгүй байж ах эсвэл би 68-аас доош үнээр Litecoin-оор аваад гарчих байсан байлээ. Тэгэхээр энэ бол нөгөө миний одоо жоохон туршлагагүй байсан гэсэн үг тий. Тэгээд энд одоо ингэж бичсэн байна тий. Би энд алдагдaltaй ажилласан, айгүй муу ажилласан гэсэн үг. $5 алдаж. Бусад тохиолдолд бол хөөрхий гайгүй. Тий ингэж. Тэгэхээр ийм тохиолдолд сандарч бити өөрчлөөрөө гэж хэлж байгаа нэ. Орсон мөнгөө алдахгүй тулд эсвэл чи Litecoin-тойгоо хоцрох хэрэгтэй эсвэл ингээд нэмэгдсэн үнээр нь авах хэрэгтэй. Тэгэхээр энд ингээд миний алдаанууд ингээд гарч ирж байна. Яг гэвэл би та нарт хэлсэнтэй би өөрөө эхэлж туршиж үзчихэд алдаатай алдагдaltaгүй хийснээ харчаа тэгээ та нарт хэлье гэх. За энэ дээр би одоо мэдхгүй яагаад ч ингээд буруу хийцэн юм. Тэгээд XRP гайгүй. Ер нь бол хамгийн гол юм нь юу гэвэл сандарчил тэгээ паниктчил болохгүй юм байл. Одоо жишээл ингээд бот руугаа орлоо гэхэд бот руугаа орлоо гэхэд
Энэ ингээд улаан байж, үгүй ногоон байж ивэл ашигтай ажиллаж байна. Улаан болчингууд сандарч болохгүй л байна шүү дээ, тий. Саяын миний тайлбарсан юм. За энэ ийм учиртай. Тэгээд энэ дээр англиар болгоод би танарт нэг юм хэлээд. Энэ баруун дээд өнцгтэр хараа ингээд миний одоо яг дунд талынх нь my boots гэх миний яг идэвхтэй байгаа бууц, ард талынх нь болохоор миний дууссан. Тэгэхээр та нар түрүүчийнхаа дууссан бууцсуудыг харж агаад би хаана алдаа хийсэн бэ? Хаана ашигтай ажилласан бэ гэдгийг яах нь олоод харчих нь шүү дээ. Тэ энэ баруун дээд өнцгтэр байж байгаа. За өнөөдөр энийг ингээд энэ бичлэгээ дуусгая. Тэгээд та нар хамгийн гол нөгөө нэг энэ дээр та нар юу ажиглаж сурах вэ гэвэл энэ position энийг ажиглаж сурах хэрэгтэй. Би одоо хэрвээ гараараа арилжаанд оролцох юм бол яг ингэж одоо зөв тооцож бодож бол юм уу эсвэл одоо ингэж тавьж чадахгүй. Ягаад гэвэл энэ бол ерөөсөө маш их юу гэдэг нь те нөгөө машин одныг өсөндө машинаар л тавьчихаа гэсэн шүү дээ те. Тэгэхээр би гараар бол ингэж тавьж чадахгүй. Тэгэхээр ер нь шинэ хүмүүс бол ингэж оролцох юм бол хамаагүй одоо юу гэдэг алдагдaltaгүй байна гэсэн. Тэгэхээр ямар хаана алдагдал гарах нь хаана эрсдэлтэй байх нь гэдгийг хэлээд өгч. Futures дээр болохдоо зэрэг чинь л нөгөө дээд доод хэмжээ гэл зөндөө юм ба. Тэгэхээр энэ дээр бол би зүгээр л өөрөө харж байгаа л за энэ юм бэ. Тэгээ бүгдийг ингээд өөрөө харж байгаа дизайн аягүй хөөрхөн хямдхан. За би энэ дээр яг орох юм байна. Энэ дээр гарах юм байна. Одоо энэ одооны үнэ нь энэ юм байна те 95565 энэ доотлол дээр энэ одооны яг өнөөдрийн үнэ нь миний үнэний юу нь энэ вэ. За хэдэн сараас за тэгээд бүр ингээд coin маань бүр доошоо унаал хэлэх юм бол тэгтээ тэргүүл би энэ хямдхан үнэн дээр аавна гэсэн. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээд энэтэй холбоотой тэрэд бууттай холбоотой та нарын ямар юу алдаа гарсан эсвэл ямар ашигтай байсан гэдгийг комментээр бичээрэй. Би энэ чинь юу гэлээ? Хэзээс би эхэллээ би санахгүй байна. Нэг ерөнхийдөө бол бас л би сүулт өөрөө сурсан. Одоо бодож байхад ерөөсөө хамгийн боломжийн юм маань л энэ юм бил. Хэрвээ би энэ дээр одоо жишээлбэл миний одоо нэг ашигтай юм гэвэл би одоо өдөр болго ингээл арилжаа хийх гээл чадахгүй зөв хийгээл буруу хийгээл эсвэл яг дөнгөж худалдаж авчаад байж итэл чинь үнэн нь унтчаал эсвэл дөнгөж зарчаад байж итэл чинь үнэн нь унаад худалдаж авчаад байж итэл чинь үнэн өсчөөл ингээл сэтгэл санаагаар унаад байжсэн дөрвөл ийм юмыг ингээд тавьчаа сэтгэл амар явж явах. Тэгээ ялангуяа ажилтаа хүмүүс бол тэр болгоо ингээл арилжаа хараа сууж ин гэж байхгүй шүү дээ. Тэгээ сэтгэлс авах юм байхгүй. Ингээд яг хамгийн гол нөгөө үнээл дээд доод үнээл тогтоогоод харцсан байхад. За ингээд өнөөдөр би бүр айгүй удаан, айгүй тодорхой ингэж хэлж өглөө. Тэгээд энэ дээр гол нь та нар нөгөө сая энд байгаа. Тэгээ энэ хүмүүсийн юуг бас эхэлж сайн хараарай. Одоо энэ хүмүүсийн энэ тавьсан байгаа нь тий. Гэхдээ энэнд их шуналдаж болохгүй заа юу. Одоо жишээл энэ жилийн хүүн өндөр юм байна. Би энийг л тавьчих шуналдахгүйгээр миний мөнгөний боломж нь ямар байна тий. Тэгээд энэ хүнийх ер нь хідэн юун дээр байж хамгийн өндөр байна уу гэд. За тэгээд futures-ыг ингээд харангууд амар өндөр тавьсан маа. Бүр одоо юу гэдгийг. Айгүйх өндөр хувинууд аа. За одоо жишээлбэл энэ биткойн дээр хийдвэн. Тэгээ ингээд 278, 235 гэл тий. Тэгээд энэ дээр бид нэр өөрсдөө энэ бас яг ингэж дуурайж тавих юм. Дуурайж. Тэгвэл энэ дээр нэлээд сайн ойлгогдгол хүн тавихгүй бол хичнээн дуурайгаад нэг хүн лав яг дуурайсан мөртлөө би алдагдaltaй байсан гэд яриад лээ. Тэгэхээр энэ нөгөө эднэрийн өөрөө бас хичнээн энийг хүний юмыг хуулж байгаа ч гэлээ гэсэн өөрөөсөө ойлгохгүй бол тий яахгүй штэ амар өөрөө бүр гүйцсэн ойлгохгүй бол яг зөв буруу тавьж байгаагаа мэдэхгүй гэсэн. Тэгэхээр энийг та нар арилжаа хийдэг хүмүүс тэр нөгөө нэг Facebook дээр арилжаа сайн хийдэг туршлагатай хүмүүсийг л харж ижил яахгүй бол манай хүмүүс шиг дөнгөж эхэлж байгаа хүмүүс бол энэ рүү ингэж за энэ DCA бас яг тиймэрхүү юм байлээ. Юун дээр
Яванда өсөх шинэ coin дээр одоо энэ бот тавьдгийн байл. Худалдаж авчаад ямар нэгэн coin-ыг худалдаж авчаад яванда өснө гэж тавьдаг. Тэгээ энэ эдгэрэг бол бас нэлээ өөрсдөө судалж иж явахгүй бол хэрэггүй юмд одоо энэ амар өндөр юутай байна гэд хэрэггүй юм тавьчаад хувьтай байна гэж шуналдаг. Тэгээд алдцсанаас одоо энэ ботыг эхэлж сурсан дээр ах. Тэгээд цаашаага өөрсдөө та нар хичээл мичээл суугаад сайн болоод ирэнгүүтээ бусад юунуудыг оролдож үзнэ нэс тээ. За бүгдэнд нь амжилт баяр та.